За сайн байцгаана уу? Эрдэнэ хотын түүхэд 50 жилийн үед зориулан хийж байгаа подкаст нэвтрүүлгийн өнөөдрийн зочин амирт Мичид Электроник зөвлөсөн үү? Мичид Электро. Мичид Электро. Тий. За компани өөрийгөө танилцуулаач. Юу гэж танилцуулах вэ? За би Мичид Электро компани менежер Батбаян байна. За Батбаяныгаа өөрөө оролцуулж байна. Тэгээд бид нар өнөөдрийн сэдв бол энэ сэргийгдэх эрчим хүчний талаар сайхан би одоо мэдхгүй хүн сайхан асуув. Та сайхан ингээд дэлгэрэнгүй сайхан ард түмэндээ бол надад тайлбарлаж өгөөч гэж тэгээд өрсөн байгаа. Урилга маань хүлээж авч хүрэлцэн ирсэн явдал маш их баярлалаа. За баярлалаа. Бидний намайгаас өрсөн тас баярлалаа. Тэгээд би ч бас компани гээд бүх хүмүүст ингээд хүмүүстээс хүрэхэд бас их том дэмжлэг тусламж болох болоо гэж их бодож байна тий. За баярлалаа. За тэгээд сэргийгдэх эрчим хүчний талаар шууд асуугаал эхлэе та. За сэргийгдэх эрчим хүч одоо ингээл бүүм хийж штэ. Ер нь 3 салбар бүүм хийж байна те. Миний харж байгаагаар. За нэг нь бол хэмэл оюухан угаасаа явдгаараа явж байна. За тэгээд сэргийгдэх эрчим хүч байна. Тэгээд нэг үүдлээс анхаах ухаанд үүдлээс гэдэг юм ер нь бас бүүм хийж явах шиг байна те. Тэгээд энэ 3 талаар би ингээд бас нэг жоохон мэдээлэл үзтiin юм аа. Тэгээд та өнөөдөр бол айгүй гоё сэдв ярих нь штэ. Хоёлаа бол ард түмэндээ хэрэгтэй, эрдэнэчүүдээ хэрэгтэй. Тэгээ манай Эрдэнэтэд байдаг компани. Тийм ээ? Тий. Эвент итгэгч байгууллага Lemon Bakery. Аеко Цэврос. Идэр баялаг махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. Таны тавилга. За манай компани бол Мичид Электро гэдэг компани маань бол ер нь яг 2020 оноос анх үйл ажиллагаа явуулж эхлээд анх бол яг барилгын дотор цахилгаан болон гадна дистанц ТП барьдаг тийм цахилгааны компани байж байгаа. Одоо 23 оноос яг хойш сэргийгдэх эрчим хүч яг тэр дундаа яг нарны эрчим хүчний чиглэл рүүгээ яг ингэ ажиллаа явж байгаа. За одоо 23 оноос хойш одоо ингээд 2 3 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд бол бас нэлээд олон төсөлбөрүүдийг хийж үзтгэлээ. Тэгээд одоо хүмүүстээ бас их тустай юм их хүргэлээ гэж бас харж байна. Бас нэг талаараа тий. Яг нь бидний анх эхлэх үед бол яг сэргийгдэх эрчим хүч буюу яг энэ нарны эрчим хүч гэдэг бол маш үнэтэй. Хүмүүст бас их тийм одоо зардал өндөртэй гэдэг ч юм уу те. Тэгээд яг хүмүүстийг хүрэхэд айгүй юм хол байсан л да. Яг одоогийн ойлголт муутай те. Одоогийн шиг ингээд нөгөө нэг олон компаниуд гарч ирээд олон хүмүүсийн ингээд тал талаас яриад ингээд энэ шиг дэлгэрүүлчихлээ шүү дээ. Тэглээ шүү дээ. Яг энэ шиг бас дэмжээл. Тэг яамнасаа дэмжээл те. Яг үндэ бол энэ явхал байсан зүйл. Ягаад гэвэл одоо манай Монгол орны өөрийн одоо юм онцлог гэж бас байна тийм ээ. Манай орны ингээд онцлог нь өөрөө яг ийм эрчим хүчний чиглэлээр ч юм уу яг дэд бүтцийн талд бол бас яг тийм үнэхээр яг тийм бас хүрхэхээр хангалттай сайн бас биш байгаа гэдэг. Хөгжил бол муу. Хөгжил бол муу. Тэгээ яг тэрэн дээр бол ингээд хамгийн хялбар бөгөөд ингээд хурдан шийдэх шийдэл нь бол ерөөсөн нарны эрчим хүч буюу ингээд ороод ирж байгаа. Энийг бол яг олон жил судалж байна л да. Яг би 17 8 оноос хойш гээл тэр үед ч анх яг Монголд яг энэ сэргийгдэх эрчим ер нь дэлхийд сэргийгдэх эрчим хүч буюу яг нарны эрчим хүч, салхины эрчим хүч гэж яг анх яригч эхэлж ирсэн үе. Тэгээд тэр нь хөгжөөд ингээд одоо олон орнууд ингээд тэрийг ингээд хөгжүүлээ явж байна. Манайд бол хамгийн ихэнд бол нарны тол тавиад батарей байгууламж бол тавигддгүү дан ийм on grid маягаар зөвхөн эрчим хүчийг өдрийн нартай цагтаа үйлдвэрлээ шууд түгээждэг. Хадгалахгүй шууд түгээгээд хэрэгжилдэг. Тим байдлаар эхэлж ирсэн. Тэгээ салхин станцууд гараад эхэлчихлээ. Одоо тэгэл усны цахилгаан станцууд гээл бас яригддаг тийм ээ. Том төслүүд яригддаг гэвч тэгэл энэ бас цаг үе болохгүй ингээл хийгдэхгүй яваад удаад идэг тийм ээ. Тэгээд хичээгээр тийм байна. Тэгээд дэлхийд ч гэсэндээ одоо яг Европын холбоо гэдэг ч юм уу тэгэл Австрал, Аздаа одоо ингээл Хятад гэдэг ч юм уу том орнууд яг энэ нарны эрчим хүчээр бол одоо цойлж штэ дэлхийд ер нь л тийм. Яг тэр зүйлсүүдийг ерөөхдөө мэдэрсэн гэх юм уу. Тэгээд яг Монголд яг энэ нарны эрчим хүчийг ер нь оруулж ирэх зөв юм байна гэдэг анхны хөвдөл эхлэлээс одоо ингэж явсан гэсэн үг. Яг одоо манай найзуудаараа нийлэл хийсэн гэх юм да одоо тий. Ахнаар найзуудаараа бүндэ нийлэл хийсэн гэсэн үг тий. Санаа ингэж нийлсэн биш. Санаа нийлсэн биш тий. Тэгж байгаа л эвлэлтэй хийсэн гэсэн үг тий. За зүйтэй. За одоо дараагийн асуулт бол ингэж асуучих. Эрдэнэ дотод маань одоо ингэж байдаг компани хувьд одоо манай эрдэнэчүүд одоо хэр үйлчлүүлж байна? Хэрэглэгчид хэр их байна гэл. За яг Эрдэнэ хотын хувьд гэх юм бол бас манайхан ч бас их онцлогтой Эрдэнэ хотын хувьд яг бүгд яг нөгөө Эрдэнэ үйлдвэрийнхээ туршилсан байдалтай байдаг тийм ээ. Дандаа л Эрдэнэ үйлдвэрийн
үйлдвэртэй ажилладаг хүмүүсийн гэр бүлүүд ингээл явдаг тийм ээ. Тэгэхээр яг сэргийгт эрчим хүч нарны энэ системийн чиглэлээр бол Эрдэнэтэд яг энэ мэдрэмж айгүй цөөхөн бага орж ирж байна. Ерөнхийдөө манай компани үйл ажиллагаа бол Монгол орондоо яриад их хвчлээ явж байна. Яг ер нь л аймагуудаар Улаанбаатар хотоор гэдэг ч юм уу тийм Дархан, Сэлэнг, Өмнөв, Харанга, Уранга гэл ингээл тархмал байдал. Яг Эрдэнэт хотдоо бид нар үйл ажиллагаа болоод үндсэн үйл ажиллагаа эндээ эхлээд ингээ байж байгаа боловч манайх нөгөө мэдээлэл айгүй бага байна. Одоо яг энийг судалж мэдэх мэдээл. Одоо энэ жилээс бол ер нь гайгүй болж ирж байна. Бид нар ч одоо 3 жил үйл ажиллагаа явуулгаад Эрдэнэт хоттой ганц 2хон системтэй байлаа шүү дээ. Ер нь тий 2 системд ерөөдөө аж ахуйн нэгж үү айл өрх үү? Аж ахуйн нэгж одоо нэг 4 улирлын хүлэмж байдгийн. Тэгээд бас нэг яг нөгөө нэг манайх мэдэр нөгөө нэг офис ингээ баригдчихсан ингээд хүмүүс орж гараа харж байгаа учраас тэнцээ нэг орж ирсэн ганц нэг хүмүүсээс ингээ авсан ч гэдэг юм тий. Тиймэрхүү байдалтай нэг маш цөөхөн байлаа. Одоо энэ жилээс бол сайжирч байна. Яг одоогоор сая он гарснаас хойш одоо Эрдэнэт хотод нэг 3 төсөл ямарчсан хийгдсэн байна. Дээр нь одоо захиалга өгчихсэн 5 6 айл байна. Тэгээ энэ хүмүүс маань ингээ хийгдээд ирэхээр мэдээж ингээ дамдаа ингээ хүмүүс маань мэдээлэл аваа сайжрах байх. Ер нь бол манай офис байнгын нээлттэй байдаг хүмүүс ингээд ороод ирэх юм бол бид нэр харамгүй мэдээллийг хүргэж өгдөг. Ер нь байнгын тийм байж байгаа. Хаяга. Манай 2-6-д байрладаг. 2-6-гийн андчгүй юм биш үү? Андчгүй шүү дээ. Гадаана мешид электроникс том бичгтэй, том тойл тавьчихсан. Бид нар ч бас өөрсдөө хэмжээнд офисаа яг 100% зэрэг тэр шийдчихэд байгаа. Яг офисынхаа тогны хэрэглээг бүрэн гадаана тойл тавингуудаа дотроо 20 батарейгаа байршуулаад яг 100% зэрэг тэр шийдчихэд байгаа. Ямар ч зардалгүй. Бид нэг өөрсдөө хэмжээнд ингэ шийдчихсэн байж байгаа. Энэ ч гэсэн өөрөө ингэ хүн ирээд шууд үзэхэд маш том жишээ байж болж байгаа байхгүй тийм бас байдлаар шийдсэн байна. За зүйтэй. Тэгээд одоо манай улс чинь ингэж боддоо шүү дээ би. Бид нар бол сэргийгт эрчим хүчийг мэдгүй ард түмэн биш байхгүй юу? Одоо хөдөөний айлуудаар бодлоо. Би ч хөдөө өссөн. Бид нар чи бүр жоохон багтал нэг юм панел тавиал анхандаа юу ч байдгүй л шүү дээ хөдөө чи. Зөвхөн гэрлээ авдаг байлаа. Сүүлдээ хөлдөөгчтэй боллоо. Сүүлдээ угаалгын машинтай боллоо. Бүр одоо ч өөрөөсөө хөдөө бол нэрээ байхгүй шүү дээ. Жоохон намайг жоохон бохтол хэцүүлээс одоо мах захаа хадгалахаас ахуулаад тий. Гол даваач уйж мууяа тэстэй сэрүүхэн байлгын тулд хүүтэн болгон татгалдаг байлаа шүү дээ. Одоо бол тэгэл бид нар бол сэргийгт эрчим хүчийг бол хөдөө орон нутгийнхан бол хэрэглээд одоо тэр панелгүй айл гэж байхгүй шүү дээ. Байхгүй тэглгүй байх нь тийм. Бид нар одоо нэвтрүүлэх гээд байгаа бол энэ хотын айлуудаа яндангаа буулгыг, утаагаа буулгыг, гэрээ дулаалыг, байшингаа дулаалаад ингээд эрчим хүчний ингээд алдагдал багтаа гээд. Тэр талаас нь тийг сайхан яриа. За. Яг уу манай хөдөөний айлууд бол ерөөхдөө ёстой олон жил тэрийг хэрэглээс орж байна. Анх тойл гарснаас эхлээл одоо анх чинь 50 Вт, 100 Вт, 200 Вт гэл юм жижиг толинууд одоо ингээл томроод ингээл толины хэрэглээг бол маш сайн мэдж байгаа. Гэхдээ манайхан яг одоо нөгөө нэг юм сайжирчлаа л да. Яг манай нөгөө малчин компани буйнаар тийм ээ. Маш олон зүйлсүүд ингээд яг тогтмол хүчил талдаа ажилдаг тоноглоод маш их байгаа тийм үү. Одоо яг ингээд тогтмол 12 вольтээр ажилдаг хөрөгч байна, хөлдөөгч байна, зурагт байна гэдэг ч юм уу. Яг тэрэндэн тааруулаад ингээд нэг аккумулятор гаргаад тавьчихсан тийм ээ. Нэг гэл аккумулятор нэг саарл том аккумулятор өдөөд байдаг шүү дээ тийм ээ. Янз бүрийн эндээс гарч ирсэн нэг хоочоо саарл аккумулятор тавьчихдаг, удаан барьдаг гэл тийм ээ. Тэгээд ингээд явангууд одоо тэр үе маань ерөөхдөө яг одоо ингээд бодохоор яг нэг 6 жилийн өмнөх технологи юм уу? Одоо байгаа технологиос. За 6-аас 10 жилийн өмнөх технологи юм байна. Яг тэр хөвөрнгөр ингээд нөгөө хүмүүс маань хэвшчингүүд яг тэрийг хэрэглээлээд юм байна л да. Дадал болчиход байт тийм ээ. Яг тэрийгээ сурчсан. Толны нэвтрүүл толиос соличи. Аккумулятор сүмэл аккумулятороос соличи. Уус хэрэглээс сурчсан. Нэмэх хасгаа холбоол шууд залгаал ажиллаад гэрлээ асаагаад тий. Харуулаа уцаа ойлгоцсон тий. Яг тэгээ ашиглацдаг тий. Тэр бол яг ингээд нөгөө хүмүүст маань ингээд маш хурцсан сурчсан юм байна. Одоо бол техникийн лог шинжлэгдээд хөдөө байсан ч гэсэн та хаан ч хэрэгжилж байсан шууд 200-аар хэрэглэе. Шууд л хувьс хурцлыг гаргаад хэрэгжилж болж байна. Одоо нөгөө нэг юм одоо инвертер гээл одоо хуучин болвол нөгөө 23 гээл MPPT тавиал тэгэл дахиад тэн дээрээ нэг жижиг инвертер тавиал ингээд хит юм залгаж яаж нэг юм 200-аар гаргаж аваал тэрнийг нь чадлан муу тийм ээ мэдээж тэр чинь жижиг 200 300 ваттын жоохон тойлоор тэр аккумуляторыг цэнгэлсэн аккумуляторыг хэрэглэж байгаа юм чинь хэмжээтэй тийм үү тэр чинь маш бага хэрэглэн тэгээд тийм байсан бол одоо ерөөхдөө технологи юм сайжраад ирэхээр толинууд маань илүү хүчтэй том болчихсон байна. Батарейных маань багт хамжин сайжрахаас гадна одоо нөгөө нэг ажиллах цаг жил нь уртцсан байна тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө илүү чадамжтай болчиход байна. Тэрийг одоо ингэж илүү хүмүүст
хүргэж мэдээллийг хүргэж өгөх гэдэг л бидний одоо гол ажил болчиход байна гэсэн үг тийм. Яг хүмүүс маань яг тэр хэрэглээгээр ингээд тавиад толио тавиад хургуураа тавиад батарейгаа тавих юм бол одоо ерөөсөө за хөдөөний айлууд бол яг л хороолт хотод амьдарч байгаа юм шиг гэр оролт байдаг шүү дээ. Одоо 200 ортой тогтоо тэгээд ингээд сайхан бүх юм ингээд гэрлэгэн ингээд тасралтгүй ажилладаг шүү дээ. Яг тийм байх бүрэн боломжтой. Сайхан одоогийн хөдөөний малчтай сайхан байшин барьчихсан байдаг тийм ээ. Тийм шүү дээ. Өвлжөөндөө сайхан байшинтай байж байна. Тэгээ байшин дээрээ ч юм уу ингээд дээрээ толио тавьчаал тэгэл өвлжөөнд ирэхэд байнгын тогтоо. Тэгээ зөөрөөр авч явдаг нэг 2 3 шиг толтой байгаа зунжаандаа гарчдаг. Ийм байдлаар ийм зөөрийн системүүд бол маш олон төрлөөр гарч ирж байна. Энийг бас хэрэгжих хэрэгтэй байна. Дээр нь одоо манай малчт маань ганц тулгардаг зовлон бол худгийн асуудал байдаг. Тийм шүү дээ. Гүний удаг хийчихсэн байдаг. Тэгээ мотор аваач залгадаг. Бензин мотортой заа 5 айл 6 айл дундаа нэг худагтай. Тэгэл бензиний ээлжилж игээл мотордог штэ. Татаал тий. Нөгөөдх нь тасраад. Тэр чинь маш том байж штэ тийм ээ. Тэрийг бол одоо яг бүрэн шууд нараар шийдэх боломжтой байна тийм ээ. Өдөр нартай цагтаа шууд толио тавьчихсан. Хургуур батарей нь байж идэг. Тэгээд шууд өдрийн нартай цагтаа шууд гүний суудгаа ажилуулаад усаа татаад усалчих малаа усалчих бүрэн боломжтой. Мэдээж хүн нэгзэж мал усалдаггүй штэ тийм үү. Тэр шиг ингээд сайхан ингээд өглөө нартай үедээ өвөл зөө хамаарахгүйгээр худгаа ажилуулах бүрэн бас боломж байгаа. Тэрийг ч гэсэн манайд бас шийдлийг гаргаад бүрэн хийж байгаа. Хичээр ингээд яг сэргийгдэх юм яг нарны чиглэлээр бол яг ингээд ер нь бас одоо мэрэгшээд ажиллаж байна да маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг бас гаргаж байна. Тий. Тиймэрхүү л байна да. За одоо манай Эрдэнэ хотын хувьд гэх юм уу одоо энэ айл өрхүүд тийм ээ гэр орол утгааны асуудал их байна шүү дээ. Тэглэх баг. Тэгэхээр одоо энэ талаас нь эдийн засгийн талаас нь та нэг сайхан тайлбарлаж өгөөч. Одоо болохоор бид нар нөө ингээд тэрийгэ зардал гэж хараад байгаа шүү дээ хүмүүс тийм. Яг зөв. Энэ бол ингээд зардал юм байна. Өндөр өртөгтэй амар энэ нэг дор их мөнгө гарах гээд байна. Яг хуу банкны зээл мэйл гэл байна. Тэгээд яг энэ талаас ойлголт муутагаад байна. Ойлгочвол хүмүүс аавна гэж бодоод байгаа юм би. Одоо би жишээлбэл бас гэр оролт байж байгаа. Тэгэл одоо тэгэл бас байшингаа чадвал дулаалал тэгж байгаад энэ гоё нарны одоо систем тавил гэж бодоод байгаа байхгүй. За. Тэгэхээр ийм байгаа. Ер нь бол Эрдэнэ тот гэх юм байхгүй. Ер нь Монгол орнд даяараа бид чинь ингээд яг нөгөө нүүдэлч хүмүүс юм байна. Бид нар чи өөрсдийн уг гарал маа нүүдэлч хүмүүс учраас ингээд сайхан гэрээ бариад ингээд талдаа сайхан нүүдлээд явдаг. Тэнгүүд одоо ингээд хотод шахагдаж орж байгаа. Хотчоод ингээд нийгэм шийд ирэхлээр нөгөө нэг хашаанда гэр гэрээ бариад ингээд нэг өөр өөрсдийн гэсэн нэг газартай үүсгээ тийм ээ. Тэгээд ингээд ирэхээр нөгөө нэг талбай маш их хэмжээнд ингээд хэрэглээд байна тийм ээ. Асар их талбайг бид нар ингээд гэр ороолоор дүүргээд байна. Тэгээд гэр ороолтой байна гэж хүнд мэдээж анхны хэрэгцээ болох ус хэрэгтэй байна, нойл хэрэгтэй байна тийм ээ. Тэгэл дулаан гэр ороо хэрэгтэй байна гэдэг ч юм. Энэ бол нэг ингээд бүрдүүлэх хэрэгтэй болж штэ тийм. Ингээд ирэхээр энэ маань ингээд нөгөө хоцолт үүсээд ирэхээр нөгөө гэр ороолын төвлөрөл гэдэг юм маань асар ихсээд тэгээд тэрийгээ дагаад нөгөө утаа гэдэг юм маань одоо ингээд хотын проблем гэдэг юм орж ирж ш тийм үү. Утаа ихсэж байна. Одоо манай Эрдэнэт хүртэл утаатай болчихлоо шүү дээ. Уулын тийм байгаагүй шүү дээ. Тэгэл тэр их хэмжээний ингээ утаатай болж байна. Дээр нь хөрсний бохирдол ямар байгааг бид нар бас хэцүү л болж байгаа болов тийм ээ. Тэгээд тэрийг бас бид нар бас ярих хэрэгтэй. Тэгээ явандаа энэ гүний ус гэдэг юм чинь бас хязгаартай шүү дээ тийм ээ. Бид нар чинь амар лимиттэй юм байгаа. Тэгэл энэ болгоныг чинь бид нар бас эхнээс нь шинжилэл хэрэгтэй. Хүн болгоны сэтгэлд энэ байдаг л ах тийм ээ. Тэгэхээр энийг бас бүгдээрээ бодож сэтгэл хийх хэрэгтэй ах. Тэгээд сэргийгч хүмүүс нарны эрчим хүч маань бол ерөөхдөө ингэж байна. Танаа гэрийн тогны цахилгааны хэрэглээл ерөөсө бүрэн нарнаас үйлдвэрлэдэг. Нар гэдэг юм чи өөрөө ингэж өдөр болгон нар манддаг тийм үү. Өглөө болгон нар мандаж байгаа. Бас энэ нарлаг их орно шүү дээ. Маш их нарлаг орно шүү дээ. Тийм. Үүрхэг байдал нь одоо нөө 365 хоног чи ихэнх нь одоо бүр. Тийм 365 хоног бид нар 306 хоногт нь нартай байх боломжтой хоног гэдэг байхгүй. Тийм гоё судалгаа. Тийм гоё тийм. Тэгэхээр энэ их нарыг бид нар яаж ашиглах вэ гэх юм бол ерөөсөө үнгүй эрчим хүчээр гаргаад өгч чинь. Ерөөсөө нарныхаа толиг сайхан тавьчих, хургуур батарейгаа тавьчих. Энд чинь өөрөө үнгүй эрчим хүчээр үйлдвэрлээд өгч байгаа. Тэгэхээр за нарны системийн хувьд бол ерөөхдөө одоо 3 төрлийн эрчим хүчний систем байдаг. За on-grid систем, off-grid систем, hybrid систем гэж 3 байна. За тэр нь одоо яг энгийн ард түмэнд тайлбарлуулаад тий за юм төрөл өгдөг байна тийм үү. За on-grid систем гэдэг бол ерөөсөө танд ямарч батарей шаардлагагүй зөвхөн хувиргуур нарны толь байна. Та өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болно л гэсэн үг. Тэрэн дээрээс ямар нэг хэрэглээ аавна таны хэрэглээг хангана гэх юм байхгүй. Нараа тавилаа эрчим хүчээ үйлдвэрлээ төвөн шум руу өглөө. Тэр нэгэсэндээ таны нэгэсэндээ жижиг үйлдвэрлэгч болчихно. Нар мандаа жарах хүртэл эрчим хүчээ үйлдвэрлээ төвөн шум руу зарчна. За илүүдл эрчим хүчээ шууд нийлүүлчих гэсэн үг. Ингэснээрээ та гэртээ хэрэглээгээ хэрэгэлсэн хэрэглээгээ чинь нөгөө нэг таны үйлдвэрлээ зарсан эрчим хүчээс хасаад таны зардлыг хаачна л гэсэн санаа.
Та нэг өсөндөө төвөж гомтой найдвартай үүсвэртэй олгдсон байна. Эрчим хүч авч байна. А гэхдээ энэ маань нэг сул талтай нь тог тасрах юм бол хамт тасарчдаг. Нартай байсан ч гэсэн хамт тасарчдаг. Ийм онцлогтой. Энэ бол онгрид систем. Яг хөө энийг айл өрхтөр гэхээс илүү аж ахуй нэгжүүд төр хэрэгэлдэг. Аж ахуй нэгжүүд одоо нөгөө өдрийн цагаар их ажилдаг. Тэгээд шүн нөгөө нь хэрэглээ багтаа байдаг. Тийм үед бол өглөө ажил эхлээл ингээл ажиллахад шууд нарнаас эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэж байгаа л тэр нь түн шумруун зарагдчихна. Тэгэл нар жарангууд хамт ингээд зогсоол унтарчдаг. Ямар нэгэн батарей нөөцөл нь хадгална гэх юм байхгүй. Энийг бол илүү ингээд аж ахуй нэгжүүд ингээд жижиг дунд бизнес эрхэлдэг үйлдвэрүүд гэдэг ч юм уу юм те. Цехүүд гэдэг ч юм уу иймэрхүү газрууд хэрэглүүлэх хэрэгтэй. Одоо юм нэг нэг жижиг хэмжээний нэг уурхай ч юм уу одоо нэг юм талхны цехч гэдэг ч юм уу те. Тэгэл нэг юм жижиг цементийн үйлдвэр гэдэг ч юм энэ жоохон нэг юм хүний нэг өөрийн нэг хийдэг үйлдвэрлүүд нь шүү дээ. Аж ахуйнууд те. Яг зөв тийм зүйлсүүд хэрэгэлдэг. Энэ бол илүү онгрид систем аж ахуй талтай. Нэг юм шүү бас нэг юм асууж байна. Батарей авахгүй байна гэдэг чинь нөгөө батарей чи амар үнэтэй. Тий яг зөв. Батарей байхгүй нэг чинь зардал бага байна. Зардал багтаагаар та эрчим хүчний системийг шийдчихэнгүүтээ илүү орлого болоод идэх байхгүй. Энэ яг ийм нөгөө нэг аж ахуй нэгжүүд хамгийн хэрэг болдог систем. On-grid системийн хувьд. За, off-grid систем гэж байна. Off-grid буюу энэ маань өөрөө нөгөө бие даасан байдлаар ажилладаг. Ямар ч тоог сүлжээ хэрэггүй. Батарей байгууламж нь бол маш томтой. Off-grid системийн хувьд батарей байгууламж томтой. Тэгээд нарнаас эрчим хүч үйлдвэр батарейгаа цэнэглээд, цэнэглэсэн батарейгаар шүмжэнгөө хэрэглээд тэгээд өглөө нь буцаага нартайгаа залгадаг. Энийг бол нөгөө нэг одоо өстэй жинхэнэ малчид хөдөөний айлууд маань тавьж болж байна. Тэгээд цуслангийн газрууд байж болж байна тий. Илүү нөгөө нэг тог очтгүй газрууд тий. Одоо манайхан сайхан гойгоо цуслангууд байна шүү дээ. Тоггүй мөртлөө ингээд байждаг. Гойгоо цуслангууд байдаг, зуны цуслангууд байдаг шүү дээ манай эрдэнэт чинь. Тэд нар маань сайхан авчих боломжтой байна. Энэ off-grid систем маань бас нэг давуу талтай юм нь юу вэ гэхээр хэрвээ төвөг шугамтай газар байх юм бол төвөг шугамтайгаа зэрэгцээ холбочдаг. 20 40 найдвартай их усруулга авчна. Тэгээд тог тасрах юм бол тог нөгөө таны батарейнаас нэг юугаа хэрэглэе гэж хангаа явчихна. Тогтоо үедээ гэхдээ тэр маань нөгөө түгээж эрчим хүчээ зарж болдоггүй. Зарах юм байхгүй. Зөвхөн таны хэрэглээг нарнаасаа бүрээ хангаад, батарейнаас бүрээ хангаад тэгээд дахиад хэрэглээ шаардлагатай гарвал төвөг шугамаас авчдаг. Энэ маань одоогийн нөгөө нэг нийтэд одоо их түгээд байгаа. Одоо нарны систем байна л да. Одоо хүмүүс их хямдхан ингээ аваад идэг тийм энэ системийг. Мэдээж энэ ч өөрөө өртгийн хувьд бол хямдхан байдаг. Чадамжийн хувьд бол бас хязгаарлагдсан л байхгүй юу? Та нэгэн тал нарны их үүсвэр ингээ тавьж байгаа бол тэрий чинь түгээгээ зараад таныг үйлдвэрлэгч болох хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн өөрийнхөө хэрэглээг хангана гэдэг чинь амар одоо өрөөсгөл ойлголт байхгүй. Одоо жишээ нь юм байхгүй. Яг нартай үед ч одоо хараа та 10 кВт систем ингээ тавьсан байлээ гэж бодъё. Нар гараад өглөө ингээ та ажилдаа явчихдаг гэдэг. Гэр чи хэрэглээ байхгүй шүү дээ. Тэр хугацаанд тэр толчин ямар ч ажил хийхгүйгээр хоосон зогсчихдог байхгүй. Үйлдвэрлэгчгүй. Зөвхөн батарейгаа цэнэглээд дүүрэг орчихно. Тэгээ батарей одоороо дүүрчин. Батарей нэг цагийн дотор дүүрчин. Нэгээс 2 цагийн дотор дүүрчин. Тэгэл хов хоосонд энэ ямар ч үйлдвэрлэл явагдахгүй. Ингээд толчин ямар ч ашиггүй ингээ зогсоод идэх байхгүй. Сул зогсолтой айгүй ихтэй. Одоо ажил яг зөв. Тэгээ та орой ажилласаа ирэнгүүтээ нөгөө батарейнд л хөрөнгөлөөс хийдэг жоохон зэнгээ хэрэгж дуусгаад тэгээд эрчим хүчнээс авдаг. Түүш хүмүүс аваад хэрэглэдэг. Энэ нь өөрөө яг нөгөө нэг одоогоор hybrid off гэдэг систем яригддаг. Хүмүүс hybrid систем гэж ярьсаар гад яг нөгөө hybrid систем нь юм байна гэж ойлгоцсон гэтэл энэ чинь биш. Яг энийг бол яг мэрэгжлийн төвчнөөс ингээ хэлж байгаа байхгүй. Энэ бол биш юм шүү. Гадуур ийм хямдхан систем маш их байдаг. Энд нөгөө хүмүүс нөгөө нэг үнэн бага учраас энд нөгөө хууртагтаад аваад байдаг. Тийм онцлогтой. За одоо hybrid систем гэр. Hybrid систем гэдэг маань өөрөө яг hybrid on гэдэг яг энэ систем нь өөрөө та эрчим хүчний үйлдвэрлэгч болно. Хэрэглээгээ бүрэн хангана. Төвийн шугамруугаа зарна. Илүүдл эрчим хүчээ зарчна. Тэгээ батарейны нөөцтэй. Тогтсох юм бол та нөөцөөс 2-оос 3 цаг 5 цаг хэдэн цаг чамтгалаад батарейны нөөцөр байгаад боломжтой. Тэгэл өглөөний нар гарангууд батарейг чинь нэг цагийн дотор бүрэн дүүргээд өгчин. Тэрнээс цаашаа бүх хэрэглээг чинь төвийн шугамруугаа зарчих учраас таны нөгөө нэг эрчим одоо хэрэглээ их гардаг улирлуудад чинь тэрэн дээр чинь хөнгөлт толоод өгөх боломжтой байхгүй. Та хавартаа, намартаа, зундаа эрчим хүч үйлдвэрлээд зарчээ. Өвөл таны хэрэглээ яг нөгөө нэг цахилгаан хаалгаар залгадаг. Одоо нөгөө нэг хүмүүсийн нөгөө нэг гал түлээд байгаа энээсээ салгах боломж чинь цахилгаан хаалгаар шүү дээ. Тэр цахилгаан хаалгаараа залгахад гардаг асар их зардал төлбөрийг чинь та хавартаа, намартаа, зундаа үйлдвэрлээд олцгол гэсэн санаа байхгүй. Энд чинь өөрөө таныг нэгсэн үйлдвэрлэгч болгоод өгч байгаа бол hybrid систем хамгийн гоё давуу тал нөрөөс энэ. Зундаа улсад зарчна. Тэгээ таны хэрэглээ жоох ирсээд ирнэ. Тэгэл жилийн дундчаар баланслна. Тийг болно гэсэн. Тэгэхээр та эрчим хүчний одоо
хогны болон одоо дулааны асуудлаа ингээд шийдэж байна гэж ойлгож болох юм тийм. Ерөөс эн чинь хамгийн гоё том шийдэл нөхцөл байдал бас уян хатан байна. Одоо манайх чи энэ жил баахан тог тасарлаа шүү дээ. Улаанбаатарт айгүй хэцүү байсан гэсэн. Бид нар ч бас гайгүй. Бид нар ч 2 ч станцтай байна тийм. Бас нэг барьж ирдээ тийм. Боломж юм байгаа юм. Гэхдээ л тог тасраал байсан тийм. Тэгэл хоол моол түүхэрхээс авахуулаад бас тэгээд байр хүүтэн болчтой юм л шүү дээ. Нөө нэг бас ноцоос нь ажилтгүй гинэ. Тэр байрнуудын ингээд гаралтаар ингээд өгдөг гэж шүү дээ. Дулааны чи тий. Тэгэхээр тэрний ажиллах болохоор ингээд нөгөө хүүтэрчт юм биш үү? Тий. Орос улсын аюултай юм тий. Аюултай. Тэгэхээр яг л энэ асуудлыг шийдэх шийдэлч юурээс яг нарны эрчим хүч гэдэг чинь л өөрөө юм болчиход байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр халаалтыг бас бүрэн ингээд энүүгээр танд тог цахилгааны үнэгүй болгож бол та дураараа цахилгаан хаалгаараа залгал гэж. Сайхан цахилгаан хаалгаараа залгаад гэрээ халаа гэж байгаа. За ингээд сайхан боломж ярьчлаа. Энэ айгүй том боломж. Одоо тэгээд санхүүн одоо хэдэн төгрөгийн дундажлаад нэг ярил л да. За би ингэж ойлгоод байгаа шүү дээ. Монгол гэр бол нэг 5 киловатт байх болчихно гэдэг. За тэгээд жижиг байшинтай айлууд бол болно гэж байгаа. Бүр ингээд нэг том хаус руу болоод ирчих юм бол одоо тийм чадвар мэдээж өсөд ирж байгаа 10 тэгэл метр квадратаас. Тийм. За би бол ингэж бодож байна. За манай гэр оролын айлууд дунджаар нэг 50 м квадрат байшинтай болов. Тий. Ер нь бол тийм байгаа тий. Тэгвэл одоо та нэг Монгол гэртэй айл, нэг 50-60 м квадрат байшинтай айл дээр ингээд за яг тэрийг ингээд нэг дулаалчлаа гэж бодоод үзье. Ямар нэгэн байдлаар ингээд нэг альтайхан дулаалчлаа гэдэг. Тэгэх юм бол ямар систем тавиад хэдэн өрнөөнтэй ах вэ? За. Тэгэхээр ингэж байна. Нөгөө нэг сая би онцлогуудыг ярьсан шүү дээ. Hybrid system, on-grid system, off-grid system гэж ярьлаа. Энэ онцлогуудаас хамаарат бас нөгөө нэг юу гэдэг вэ? Одоо off-grid system бол нөгөө нэг өөрөө худалдаж аваад тэрийг угсаар суйрлуулад тавихад тэр хүний өөрөх нь хийх боломжтой ажил واخгүй юу? Тэрүүл хийж ч болно. Тэгэхээр нөгөө нэг угсаар суйрлуулалтын болон тохируулгын ажлын бол яг нөгөө нэг мэрэгжлийн шаардлага шаарддаг واخгүй юу? Энэ системийн хувьд. За. Чадвар шаардахгүй гэсэн. Өөрөө хийх бүрэн боломжтой тийм. Тэнгүүд нөгөө on-grid болон hybrid system дээр бол заавал мэрэгжлийн тэгээд тусгай зөвшөөрөлтөй угсар суйрлуулалтын компаниар хийх заавал шаардлагатай байдаг. За. Энэ маань өөрөө яаж ийм гэхээр нөгөө нэг эрчим хүчний системтэй шууд синхрон залгагдаж холбогдох учраас тэрийг нөгөө нэг заавал нөгөө мэрэгжлийн компани угсарсан байж иж дамжуулах сүлжээ маань хүлээж авдаг юм байна. Зөвхөн. Тэр системийг одоо за энэ мэрэгжлийн компани хийсэн учраас стандарттай байх нь шүү дээ тийм үү. Тэрийг яг стандартын дагуу норм 4-ийн дагуу тэрийг угсар суйрлуулад түүн шугамруу холбож байгаа гэсэн. Тэр нь зөвхөн норм 4 гэхээс гадна нөгөө нэг 2-3 одоо нөгөө инвертер гэж юм байгаа шүү дээ. Тэр инвертер гэдэг нь чадамж бас сайн байх шаардлагатай байдаг. Тэр чадамжийг нь хангах бүх нөхцөлийг нь одоо энэ нөгөө мэрэгжлийн компаниуд тэрийг сонгоод яг чадамжтай сайн 2-3 юм тавиад тэрийг нь эрчим хүчний системд зарж борлуулж одоо ингэж холболтыг хийж өгдөг гэсэн үг байхгүй юу? Яг манайх шиг юм компаниуд одоогоор бол яг улсын хэмжээнд яг Монгол орны хэмжээнд ч дамжуулах сүлжээтэй яг тэр эрчим хүчийг зарж борлуулахад холбох зөвшөөрөлтэй 25 компани л байгаа. Ер нь улс даяараа нийтдээ. Тэрнээс бусад компаниуд бол зөвхөн бараа бүтээгдэхүүн зарж байгаа компаниуд гэсэн. Тэд нар ямар нэгэн дараа нь танд түүн шугамтай холбохгүй л гэсэн үг шүү дээ. Зөвхөн бие даасан байдлаар зарж байгаа түүн шугамтай холбохгүй дараа нь танд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй л гэсэн санаа. Тийм. Ийм байдаг. Инхээр энэ маань одоо нөгөө нэг компани байгуулагдаад энийг хийж байгааг онцлог нь юусэн энэ байгаа байхгүй юу? Танах тийм байна уу? Манайд байгаа. Манай эрдэнчүүд бас азтай шүү дээ. Яг хаяанда өөрсдөө ингээд яг компанитай байна. Энэ маань тийм байл шүү дээ. Би ингэж бодсоо одоо танай компаниг яагаад сонгох ёстой вэ гэдэг шалтгааныг би шууд хэлчихье гэж бодож байгаа. Одоо энэ нарны систем чи бас нэг ингээд нэг жил болоод ингээд нэг юм жижигхэн юм сеттингсийн ажлууд байна те. Янзлаад нэг юм эвийн олтол нэг хугацаа байд юм шиг үлээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ цахилгаан тоног гэдэг юм чи өөрөө ингээд одоо бидраас өөрсдөөс хамаарлагаар асар олон юм параметруудын одоо ингээ хамааралтай байдаг тийм үү. Одоо төвийн шугамаас хамаарж байна, нарны толиноос хамаарж байна, батарейнаас хамаарж байна, инвертерээ хамгаалалт яг зөв хэлбэлцэл ихтэй байдаг. Тэр болгон дээр чи ингээ нөгөө тохируулгын ажлууд хийдэг. Яг л нөгөө автоматжуулалтын тохируулгын ажлууд хийдэг. Тэрэн дээр чи одоо ингээ нарийн мэдрэгчтэй одоо юм эрхлэн хамгаалтууд гэл өчнөө юм байна. Яг мэрэгжлийн зүгээс ярих юм бол ингээ өчнөх юм байна. Тэр болгоны ингээ нөгөө тохируулгын хийдэг, хянж байдаг. Алсын цайнаас бид одоо хяналтанд авчдаг л та. Тэгтэл тэрэн дээр чинь бас газар дээр нь очиод хийх зүйлсүүд зөндөө байдаг. Одоо батарей бүр дээр ингээл тохируулгуудыг хийх шаардлагатай, хургуур дээр тохируулах хийх шаардлагатай. Дээр нь толны сонголт болоо толон дээр ч гэсэн тохируулах хийх шаардлагатай. Тэгээд төвийн шугам дээр нь бас нөгөө нэг шугамын хүчлийн уналтууд гэл өчнөө юм болдог. Тэгэл тэр болгон дээр чинь ингээ хяналт заавал шаардлагатай байдаг. Тэрийг ингээ нөгөө нэг
Манай компанийн хувьд бол 1 жилээс 3 жилийн хугацаанд бид нар тэрийг хариуцж ажилладаг. Нэг систем та тавиулсан бол бид нар 3 жилийн баталгаа хугацаа өгдөг гэсэн санаа. Манай компани зүгээр шүү. Эрэг холбоотойгоор тэнд ингээ хариуцж ажилладаг гэсэн. Иргэдээ анхааруулж хэлэхэд бол ингэх юм тийм үү? Хамаагүй холоос урдаас одоо би жишээлбэл ингээд юм дахиад авчраад тавьчихвал өөрөө л одоо тэрийг янзлахгүй бол нэг эрэх холбоог олох гэж байна шүү дээ. Мөнгө төлж шүү дээ. Хөлс төлж. Тэглгүй байна. Заавал хөлс төлөх шаардлагатай. Тэгэхээр одоо нутагтаа байгаа компанийг сонгох бол юм давуу тал үүсгэх. Тэглгүй байна. Бид нар чинь байнгын эндээ байж гэн ирээд очиод уулзлаа гэхэд бид нар чинь яаж л цаг хугацаа алдахгүй тийм үү? Одоо нэг систем зогслоо гэхэд чинь тэгэл дахиад ажиллагаанд ортлоо хэдэн хоног болох юм. Хэн хаанаас ирж яах юм тий? Тэр чинь ингээл бүх юм зогсож байгаа байхгүй үйлдвэрлэл ингээ зогсож байна. Тэгээд тэрэн дээр чинь ингээ байнга хяналт авах боломжтой. Бид нар чинь ингээ сервис үйлчлэгээ жилийн хугацаанд бид нар сервис үйлчлэгээ өнгөө өгдөг. А тэрнээс цаашаа сервис үйлчлэгээ бид нар гэрээ байгуулаад цаашдын сервис аваа авчруулна. Ивент итгэгч байгууллага Lemon Bakery. Аеко Цэврос. Идэр баялаг махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. Таны тавилга. Байнгын бол алсын зайны хяналтанд орчдөг байгаа. Тэр системдрийн бол англиэд тэглэхэд бид нар наанаас нь өгөөгөө өгөөл явна. Тэрэн дээр бол тийм цааргалах юм байдаггүй. Угаасаа манай дээр олон инженерүүд яг бид нар ч яг өөрсдөө инженерүүдээр үүссэн компани байхгүй юу? Өөрсдөө бид нар ч яг Гокд ажиллаж байгаа л хамтдаа ингээ найзууд л байхгүй юу? Үйлдвэрийн гаралтай хүмүүс бид нар залуучууд бүгдээрээ залуучууд байгаа. Тэгэхээр яг л тийм эрч хүчтэй сайхан залуучууд нийлэлцсэн л юм компани байхгүй юу? Тэгээд амжилт төсөй. Яг одоогор л давгүй л явж байна тийм ээ. Подкаст дуусаагүй шүү. Тэглэг байгаа тийм. За дараагийн асуулт бол ингэж асууя. За энэ танаа бүтээгдэхүүний одоо баталгаат хугацаа ямар брендинг гэх юм уу? Одоо ийм бүтээгдэхүүн бодлтон борлуулж байна. Бид нар авах гэдэг байна. Одоо би бол авъя гэж бодоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Дотроо юуг л авах гад. Тэгээ дээрэс нь нэг манай БЧ Баянбулгагийн засаг дарга сайхан болсон. Тэгээд одоо танай компанитай хамтраад бага юм сайхан эко Баянбулг болгоё гэж бодоод айл болгоныг 5 мод тариад эко 0-той болоод за тэгээд нэг сэргийгт эрчим хүч нэг 50 айлыг нэг тэ чадвал нэг 50 айлыг нэг сэргийгт эрчим хүчээр ухуулах сурчлагаа хийж байгаад нэг болгочвол өнгөтэй өөдтэй сайхан болоод хүний хэн л нүүрс түлээл хэн л мод түлээд байхыг бодохгүй. Би ч өөрөө бас тэнд амьдрдаг хүний хувьд бол мод нүүрс түлмэргүй л байгаа байхгүй. Тэгэл гар хуруу муухай болохоос ахуулаад тийм ээ үнэр тангаас ахуулаад асуудлууд их байна шүү дээ. Тэгээд бид нар тэгээд бас монголчууд яагараал ингэж амьдрах хэвээр дэлхийн нийт ямар гоё хөгжиж байна те бид нар хүн шиг амьдрж улс шиг хөгжиж гэдэг нэг лаазм байгаад байдаг шүү дээ. Тэр шиг байх хэрэгтэй шүү дээ. Гэж боддتي. За манай брэндүүдийн хувьд гэх юм бол ерөөсөн юм байна. Бид нар анх Монголд ер нь бол яг энэ Blue Sun гэдэг брэндийг анх оруулж ирсэн. Анх оруулж ир таниулсан ийм компани. За одоогор бол яг Blue Sun брэндийн бүхэл хувиргуур батарей толийг ашиглаж байна. Давхар бид нар D гэдэг брэндийг оруулж ирж байна. За D гэдэг энэ брэнд маань бол ерөнхийдөө яг илүү одоо юм нэг хосмол хайбрид систем талдаа илүү чадамжтай юм байна. Тэгээд дээр нь тоноглолын өвч гэсэндээ илүү ийм бат бөх хийцтэй, илүү сайн тоноглолтой юм байна. Тэгээд нэр өндөө өвч гэсэндээ хамаагүй илүү юм байна. Одоо яг одоогор бол дэлхийд D гэдэг инвестор болон батарейныхаа ирэмбэрээ бол 6-д ирэмтлэгдэж байгаа. Ранк зөндөө өндөртэй. Тий, дэлхийн ранкад бол 6-д явж байна. Манай тэр Blue Sun гэдэг брэнд бол дэлхийн ранкад 20-д явж байгаа. Ийм брэнд байна. Ингээд сайн брэндүүдийг Монголд оруулж ирж байна. За дээр нь толны хувьд бол D Solar гэдэг бас компани толиг оруулж ирж байна. Тэр маань бол одоо яг 11-т явжсан баха. Дэлхийн ранкад 11-т явж байгаа. Тэгэхээр ер нь бол маш сайн чадамжтай тийм брэндүүдийг оруулж ирсэн байна. Дээр нь энэ маань өөрөө үнийн өвчсөнд маш боломжтой. Тэгээ хамгийн л боломжийн үнээр бид яг бүх манай компани нэг онцлог гэдэг юм яг та манахаас тоног төхөөрөмж авч бол бид нар бүх хөсөр суурилуул тохируулгын ажилла бүх юм хийгээ танд бас нэг дэлгүүр гардуул гэдэг шиг хүлээлгэж өгдөг байна. Баталгаат хугацааны хувьд бол ийм байна. Одоо бид нар өмнө нь одоо хуучин батарейнууд маань бол ийм байсан шүү дээ. Нэг 2-3 жил яваал муучдаг тийм үү. Нэгийн батарей, гээлэн батарей бид нар хөдөө ашигладаг бүгдээрээ мэдэх батарей бол тийм байсан. Одоогийн батарейнууд бол маш олон жил ажиллах чадамжтай буюу литиум батарей 6000 циклийг чадамжтай. 6-аас 8000 циклийн гэж байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр нэг батарей 100% дүүрээд тэг болтоо дуусах нэг цикл гэж тооцож байгаа. Нэг цикл гэж тооцсон гэсэн. Тэгээд 6000 удаа циклийн нэг гэдэг маань 16.5 жил.
6000 циклийг дуусгана гэсэн үг. За 16 жил ер нь ажиллаа. Ямар ч ажиллахгүй тий асуудалгүй ажиллана 16 жил. Тэгээд энэ цэнгээ яг 100% шавхад шүү. Тэнгүүд энэ чинь 20% та шавхад ирэх юм бол 18 жил болчихж байгаа. Тэгэхээр яг зөв. Тэгэхээр та ингээд энэ батарейг 16-аас 18 жил маш урт хугацаанд ажиллах юм байна. Нэг батарей авчих юм бол та цаашдаа солино гэх асуудал байхгүй. Батарейн дээр нэг сайн нэг яригдаг юм нь юу вэ гэхээр батарейг хөлдөөж болтгоо. Одоо сүүлийн литиум батарей маань бол хөлдөөд одоо хуучин гелен батарейч хөлдсөн байхаар нь цохиулаад асаадаг штэ. Тийм байдаггүй. Литиум батарей бол дулаан байдал газар байх хэвээр. Нэмэх 5. За тэг градус. Тэрнээс дээшээ байх хэвээр. Шингийн юм байна гэж ойлгочтой. Шингэн биш хуурай батарей. Тэгээ хуурай гэж хэл. Хуурай батарей гэж. Хуурай батарей ойлгох тий. Тэгээ нүүн царцдаг л гэсэн үг байхгүй юу? Хүйтэнд ингээд тэг градус одоо хас градус руу орчих юм бол царцчдаг. Тэгэхээр нөгөө цэнгэлтгүй болоод хамгаалтууд ажиллаад ингээд зогсчдаг гэсэн санаа. Ер нь бол тийм. Тэгэхээр тэрийг яг нөгөө хэвийн горомд нь ажиллуулахын тулд яг дулаан орчинд буюу та зөвхөн техник өрөвчин дулаан техник өрөвт болоо гэсэн үг. Байшинт байх юм уу, гэрт байх юм бол ядаж юм дулаан газраа тавьчихаа л гэсэн санаа тий. Тийм баг. За батарейн хувьд юм байна. Тойл бол одоо яг сүүлийн үеийн тойлнууд бол N-type monocrystal тойлнууд гэж байна. Тэгээд энэ тойлнууд маань бол 25-30 жил ажиллах чадамжтай байна. Өөрийн ажиллагааны жил нь 25-30 жил тий. Тэгээд 25-30 жил ажиллаж байна. Хувиргуур бол өөрөө 15-16 жил ажилладаг. Өөрийнх нь үндсэн чадамж нь угаасаа тийм байдаг. 15 жил асуудал. Тэгэхээр та энэ дунджаар нэг авчлаа гэж бодоход нэг 20 жилийн 20 жилдээ та ингээ нэг сайн хөрөнгө оруулалт хийлээ гэсэн асуудал байхгүй тийм. Юу очоод нэг хүн эвдээ ичихгүй тийм юу эвдэхгүй бол за тойл бол эвдрэг хамаа байхгүй. Тойл бол хамгийн хямдхан зүйл. Нэг ширхгээрээ солиход тойл бол хамгийн хямдхан зүйл. Нэг нь хагарлаахаа солиод дахиад шинийг тавьчих гэсэн. Яг ижил чадaltaй ижил бэрэндээ тойл ижлийг авчраад тавьчих. Тэгэнгүүт тойлыг бол яаж сольж болж байна? Батарейг бол нэг сайн тавьсан байхад та удаан хугацаанд ашиглах юм байна. Хувиргуур бол өөрийнхөө чадамжийг хамгийн чадамжаа бүгдийг хийгээл явж байгаа. Тэгэхээр ингээд л асуудал болчихж байна. Тэгэхээр та нэг өсөндөө ингээд 15-аас 20 жилийн хөрөнгө оруулалт хийж байгаа бол анхныхаа хөрөнгө оруулалтыг сайн гаргачихал гэж байна. Мэдээж энэ бүтээгдэхүүнүүд маань анхны хөрөнгө оруулалт бол жоохон өндөр шаардна. Гэхдээ бас хамгийн л боломжийн үнийг бид нар санал болгож байгаа. Зах зээл дээр байгаа. Хоёул үнийг хэлчихлээ. Үнийг хэлээг байгаа. Одоо би хэлэх гэж байна тий. За яг үнийн хувьд бол ийм байна. 5 киловаттын систем бол нэг 24 саяд бүрэн босч байгаа. 5 киловаттын систем. Яг түлхүүр гардуулахаар тий. Түлхүүр гардуул. Бид нар бүх юм хийгээд өгнө. Яг шороморог нь ухаал барайл ингээл магнур хийгээл тий. Тий, байж болох бүх юм хийгээд таны гэрийн монтажыг тий, таны гэрийн монтажыг хүртэл бид нар зэгцэлж өгч байгаа. Ер нь угаасаа тийх ёстой. Тэгэхгүй бол эн чинь бас бид нар мэрэгжлийн компани байна шүү дээ тийм үү. Тэр айл ямар монтажтай тэр шин хувь хүн өөрөө очиж хийсэн юм зөндөө өгөх байхгүй. Тэгээд тэрийг бид нар харахгүй өнгөрч чадахгүй. Яаж чадсан тий. Манайх бол жишээлбэл заяа. Манайх амар монтажтай шүү дээ. Манай өөрөө хийсэн. Тий, яг тэгдэг байхгүй. Хүмүүс ч нөгөө нэг цахилгааны чинь ингээд амар амархан гэж ойлгодог тийм үү. Ингээд хамаагүй ингээд холбочдаг. Яг үндийн чинь амар том эрсдлээ. Энэний л эрсдлээс болж гал гардаг. Энээс болж бид нар нөгөө нэг ачаал хэтрүүлэх тэгээ буруу холболт хийснээс болж бид нар гал гардаг. Хайрын байшин сав хайраа төрөнгөө тийм аюултай хүний аймнаас яг зөв аймнаас энэ болгоныгоо бид нар ингээд алдах эрсдлээ. Энийг бид нар хамгаалах хэрэгтэй. Тийм. Бас мэрэгжлийн компани байна. Бид нар чинь өөрсдөө цахилгаанчтай байна. Тийм. Энийг бид нар хийж өгдөг. Тэгээ бүх юм нэг бүрэн хийгээд өгдөг. За 5 киловаттууд нэг 24 сая. 10 киловатт 34 сая болж байгаа. 10 киловатт 34 сая. Тий. 10 киловатт ургуур 10 киловаттын батарей, 10 киловаттын толтой. Энэ маань би хайбрид систем шүү. Эрчим хүчинд төв рүү эрчим хүчээ нийлүүл зардаг систем аа. Ийм байна. За тэгээд та 220-тэй 380-тэй гэдгээс хамаарат 10 киловаттаас дээшээгээ 380 болоо авчдаг байгаа. 10 киловаттаас дээшээ 380 системүүд тавьж эхэлдэг гэсэн үг. Юу вэ? 10 киловаттаас дээшээ 15 киловатт тавихаар 380 гарна гэсэн. 380 гарна гэсэн үг. За тэгвэл одоо би чи хөлдөгч ажилладаг шүү дээ. За. Тийм. 380 тогтоо. За. Тэгээд хөлдөгч би одоо тэ нараар ерөөсө 380-ыг болдгоо гэж бодоод яваад идэж. Болдгоо яах вэ? Болно шүү дээ. Болд юм тий. Тэгин таны хөлдөгчний нөгөө нэг гадаа нэг юм хөлдөгчний нөгөө юм юу байгаа шүү дээ. Хөргөлтийн нэг юм хөдөлгөөр байгаа шүү дээ. Мотор байгаа шүү дээ тий. Тэрний чинь чадлыг үзэл хөргөлтийн чинь чадал юу н хэд үдийн ямар хэрэглээ гартын гэдэг хэмжиж үзэж байгаа л бид нар тэдэн киловаттын нарны систем тавина гэж тавьж үзсэн. Тэр чинь тэмдэглэгээтэй үүдэн шүү дээ. Тэмдэглэгээтэй үүдээ тий. Яг зөв. Манайх аа техник үзүүлэлтүүд нь бид нар харж байгаа тэрэн дээр чи юуг нь тавиад өгч гэсэн. Нарны системийг бол 380 хэрэглэж болно. Асуудал 10 киловаттын хэрэглэнээс эхлээл 380 хэрэглэж болно гэсэн үг. Угаас 10 киловаттаас доошоо гол яг 200 л ороо авчдаг. 15 3 2 гээд ирэхээр тэдэр дандаа 200. Тэрнээс дээш бол шууд 380 хэрэглээ явна гэсэн үг.
бас эдийн засгийн тооцоо бодж үзмээр юм байна да. Эдийн засгийн тооцоог та бодж үзэх хэрэгтэй. Яг яг нэг хайбрид систем тавиад яг зөв хайбрид систем тавиад жилээр нь тооцоод ингээ бодоход анхны гарсаа өрөнгө оруулалт ер нь 5.5-6 жилд бүрэн өгч боломжтой байгаа. Тэгэхгүй та бидаасан off-grid систем тавих юм бол 10-аас 12 жил гардаг юм. Анхны гарсан зардлыг нөхөх хугацаа. Тэр чинь нөгөө нэг үйлдвэрлэл нь бага учраас бид нар үйлдвэрлэлээрээ л тэрийг нөхөн штэ. Нөгөө батарейныхаа цэнгэлж үйлдвэрлэснийгээ тооцонгод маш бага бол. Тэгэхээр эн чинь өөрөө та 10 кВт-ийн системээр хоногтоо нэг 60 кВт за 55-аас 60 кВт үйлдвэрлэх боломжтой байгаад ах чинь та off-grid систем тавих юм бол 15 кВт л үйлдвэрлэл. 10-15 кВт л үйлдвэрлэл. Тэгэхээр нөгөө нэг таны ашгаа нөхөх хугацаа ч маш бага болчихдог байхгүй. За Монгол гэрд гэх юм бол 5 кВт хэрэгтэй гэж ярьсан шүү дээ бид нар тий. Тэгэл баг тий. Тий. Тэнгүүтээ Монгол гэрд одоо 24 сая юм шүү дээ тийм ээ. Үгүй 5 кВт чинь юу шүү. Яг Монгол гэрд тавих систем чинь 16 сая. 16 сая тий. За Монгол гэрдээ айлууд бол 16 саяар энэ системээ тавиад улсад мөнгө өгөөд аваад ингээд ер нь бол баланс нэг тэг рүүгээ орно. Олон дулаалах хэрэгтэй тийм ээ. Гэрээ маш сайн дулаалах. Одоо бид нар ингээд яг гэрийг халаая, нүүрснээсээ салъя гэж бодож байгаа бол бид нар хамгийн ихэнд дулаалгын систем гэдэг юм байна. Гэр болон байшингийн дулаалга. Бид нар ерөөсө гэрийг бол маш сайн шалаад дулаалгах хэрэгтэй. Бүрээсээ дулаалгах хэрэгтэй. Хаяага манах хэрэгтэй. Тэгээ хаалгаа сайжруулах хэрэгтэй. Зөв. Модоо хаалга биш. Илүү нэг вакуум сайн төмөр хаалгад явах хэрэгтэй. Бүргэд хаалга гарцаа л шүү дээ. Яг бүргэд хаалга гарцаа л шүү дээ. Тэгээ хаалгаа сайжруулчих. Бүрээсээ сольчих. Хаяага мандчих. Шалан доороосоо дулаалчих. Монгол гэр чи өөрөө нэг онцлогтой. Бид нар ч өөрөө нөгөө нүүдлийн ахугаас болоод энэ Монгол гэрээч нөгөө амархан зөөж буулгах боломжтой байдаг. Хизээч аваа явчихдаг, хүссэн газар аваачаа барьчих боломжтой байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ маань өөрөө нөгөө нэг яг голдоо бид нар чинь тулгаа тавиад, зуухаа тавиад галаа хасаахаар гэр ингээд яг ингээд бүхэлд нь ингэж бүрхэж ингэж гоё халтдаг. Маш гоё ингэж халж ингээд нөгөө дулаан маань ингэж их гоё жигд тархдаг. Яг тооноороо ингээд илүүдл нь гадагшлаад, хаяагаараа ингээд илүүдл хүүтэн ингээд гадагшлаад яг гоё ингэж халдаг. Тэгээ дулаанаа ингэж яг энүүгээр алдд юм байна. Одоо хаягаар алдд юм байна, тооноор алдд юм байна, хаалгаар алдд юм байна. Ингээд нөгөө нэг бид нар нөгөө галт тулж явах явцыг ярьж байна тийм үү. Тэнгүүд бид нар одоо цахилгаан тэн лөө орё гэх юм бол тэн гэдэг юм ч өөрөө бас онцлогтой. Яг залгаад ирэх юм бол ингээд зүгээр бүлийн төөнж өгдөг. Яг нэг жиг дээр удаан төөнснөрөө тэр гэр дотор ингээд дулааныг үүсгээд дулаан алдагдахгүй дотроо баригдчихэж тэр дулаан хадгалагдчих тэр хүн гэртээ дулаах юм. Монгол гэр бол пүрх гэл нэг сайхан халаал буцаал аажмаар хөрөөл дахиад пүрх гэж халаал дахиад аажмаар хөрөөл. Энэ маань нөгөө Монгол хүний ингээ биеийн онцлогт бас их тохирчсон юм байдаг. Гэтэл одоо бид нар галт түлхээ болоо нутаа гараад байна, нүүрс гараад байна, зардал гисээд байна. Тэгж бол яг тэн тавих ч бол энэ бас тасах хэрэгтэй болтгоо. Эхний нэг жил нэг өвлжиж хүн ер нь ингээд тэнтэй айлд гэр дотор ер нь тасд юм билээ. Тэгэхээр бид нар эхлээд сайн дулаалгуудаа хийх хэрэгтэй байна. Битүү халуус авшиг болж гин гэсэн санаа шүү дээ ер нь бөмбөйчж байна. Тэр энэ дээр чинь дахиад бид нар механик агаар сэлгэлт хийх хэрэгтэй болж байна тийм үү. Тэгэхээр агаар сэлгэлтийн төхөөрөмж жижигхэн юм сэрх биш сорох сенс тийм ээ. Сорох сенс тавих хэрэгтэй болох юм байна. Тэгээ дотроо ингээд яг пара тавих юм байна. Ингэж л бид нар Монгол гэрийг халааж байна. За байшин болол хүмүүс бас байшин амьдраа сурцсан байна тийм ээ. Яг орон сууцсан амьдраа сурцсан байна. Байшин амьдраа сурцсан байна. Тэгэхээр энэ маань байшингийн хувьд бол бас байшингаа дулаалах нь байна тийм ээ. Одоо манайхны яг түрүүн таны хэлдэг шиг нэг 60 м квадрат 50-60 м квадрат байшин байгаа л гэж байна. Энэ бол ерөөхдөө яг нэг хүн амьдрахад яг хамгийн тохиромжтой хэмжээ юм байна л да. Ер нь бол одоо ер нь дэлхийд ярьж ингэж шүү дээ. Нэг том хаус, том байшин барайл, том байшин байж байгаа л одоо хүмүүс ч яг амьдрал гэдэг чинь жижигхэн юм байна. Энэ олон юм чинь хэрэггүй илүү зардал юм байна. Жижигрээ гэдэг шүү дээ. Тий. Одоо ер нь ингэж бас ингэ хараад хахад Европ руу ч юм уу, Америк руу, Австрал руу Монгол гэр их модонд орж байгаа гэж байна. Жижиг юм нэг мини одоо юм хаусууд гэж ярьдаг болчиход байна л да. Тийм мини хаусууд их шовгорууд тий модонд ороод энэ тий. Одоо бидний боддог шовгор шиг тий. Тэнгүүд тэдний болохоор нөгөө нэг дулаан хорн болохоор нэг контейнер 20 тонны контейнер шиг хэмжээтэй юм дотор л 2 ширхэг зэрэгсүү тавингуудаа ийм дөрвөлжийн болгоод 2 өрөөтэй дунд нь таслаатай галтгоотой болгож хуваангуудаа нэг том заал өрөөтэй. Ингэж өрөөхөд ингэж амьдрээд байна. Ингээ амьдрал илүү жижигхэн гоё болоод шүү дээ. Тэнгүүд эний чинь ингээд их гоё дулаалах бидэнд бас их боломж. Бид нар одоо ингээд хороолоор дүүрэн бид нар амар гойгоо байшингууд барьсан байдаг тийм өөр өөрсдөө хэмжээнд гойгоо байшингуудаа барьсан байдаг. Гэхдээ энэ дээрээ нөгөө нэг дулаан алдагдал гэдэг юм огт тооцдоггүй хуучин бид нар чинь дундаа яг л Монгол ирэн зарчмаар идэг байхгүй. Агаар сайхан сэлгэх хэвээр, нимгэн байх хэвээр, дээвэр нимгэн байх хэвээр. Яагаад гэвэл голдоо пишэнтэй учраас. Ханан бишээ өрчгдөг. Тэр нэг яг
гэртээ ингээд Монгол гэртээ адилхан жигдхэн халаачдаг. Тэгэл пүнк гээл яг халаал буцаал идэг. Тэнгүүд яг энийг одоо бид нар буцаагаад яах ёстой вэ гэхээр дээврийн маш сайн дулаалах хэрэгтэй байна. Ханаа маш сайн дулаалах хэрэгтэй байна. Цонхоо зузаан болгох хэрэгтэй байна. Хаалгаа сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд шалаа. Анх шалаа хийхдээ л ерөөс маш сайн тулаалж хийх хэрэгтэй байна. Яг энэ талаар бол яг ийм hybrid house гэдэг тийм нөгөө мод гэдэг тийм маш олон хүмүүс ярьж байна. Тий, Экос. Экос. Яг дасч лавчлаа манай спонсор. Тэгээд иймэр хүмүүс зөндөл ярьж байна л да. Бид нар бас тэндээс маш нэм зөв мэдээллүүдийг бид нар бас авч өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мэдээж ингээл анханасаа байшин барихтаа юмаа сайн дулаална гэдэг чинь өөрөө анхны зардлыг бас өсгөж идэг тийм үү. Тэр зардлуудаа бид нар нэг удаа та нэгэн тал нэг амьдралдаа ингээд хүн чинь ихтэй л хоёрхан байшин барина штэ. Нэг хүний амьдралд хүн хоёр л байшин барина штэ хамгийн ихтэй. Тий. Тэгэхээр нэгэнд та сайхан өөрийн мөрөөдлийн байшингаа барьж байгаа бол анханаас нь сайхан дулаалаад анханаас нь бүх юмаа шийдээд ингээ гоё хийх хэрэгтэй байна гэдгийг л би бас зөвлөмөр байна. Тий. Яг манахаас ингээд яг нарны систем авсан би зүгээр жишээ яриа. Манахаас нэг нарны систем авсан нэг ах уу гэдгийг. Тэр ингээд айгүй ингээд өөрөө ер нь л инженер хүн л дээ. Одоогоор бол яг залуу бас нэг дөнгөж төчөрч байгаа болов гэхээр тийм юм байна. Тэнгүү тэр ах маань ингээд яаж хийсэн бэ гэхээр анханасаа юмыг амар гоо төлөвлөсөн байна. Яг байшин ингээ бариад өөрөө болохоор нөгөө олон юм нөгөө хороол байшин хаус хорооллууд ингээ амьдарч үтсэн юм байна л. Гэтэл тэр чинь нөгөө нэг нийтийн юм байдаг учраас нөгөө нэг асуудал гарах юм бол бүх юм нийтийн асуудал болчдөг. Бохор бөглөрлөө хөтл нийт юм бохор болдог. Ус тасарлаа гэхэл нийт их болчдөг. Тэгэл тэр болгонлоо ингээ утгалдаал өөрийнх нь гэр хүйтэн өөрийнх нь бохор бөглөрчөд тахч тэрийг хийхгүй гэдээ яах вэ тийм ээ. Тэгэл олон нийтийн юм руу ингээл ордог тийм үү. Тэгэл тэр нь амар төвхтэй санагдсан байна л да. Тэнгүү за би ер нь яг өөртөө байшин барих хэрэгтэй байна гэж бодоод яг ховдоо байшин барьсан байгаа хэрэг. Тухайн үед бол яг нэг hybrid house гэдэгтэй яг ингээд ярилцсан зөвлөгөөг авч чад. Анханаас яг байшин амар гой төлөвлөж барьсан байна тий. Том дээвэр, том юм цонхингууд яг тэр нарыг өдрийн турш ингээд авангуудаа гэрээ бүр хаалаа шүү. Яг өвлийн нар гэдэг чи одоо ингээд маш доогоор тусан шүү. Яг тэр ингээд цонхоор нэг бүрэн ороод гэрээг ингээд нараараа халаагаад битүү ингээд барьчаад дотроо бараг дулаанаа барьцдаг. Тим хэмжээгээр бүр ингээд тооцож барьж чадсан байгаа байхгүй. Дотор нь бол ерөөсөө 2хан тэн л ажилдаг. Нэг 2 кВт-ийн 2хан тэн л ажилдаг. Тэгээд тэр нь ажиллахаас ажиллахгүй нэг 25 градус дээр ингээд хөрүүлсэн байдаг. Градус мэдрэл ажилдаг. Тэнгүүч нөгөө нэгдүгээр тэрчим хүчний хэмнэлттэй болж чадж байна. Хоёрдугаар дулааны хэмнэлттэй болж чадж байна. Тэгээ өөрөө худгаа гаргаад өөрөө ингээд юм ийц. Тэнгүүтээ анханасаа төлөвлөхдөө би энд ямар ч тогны мөнгө төлөхгүй би эрчим хүчийг яг нарнаас шийднэ гэж төлөвлөсөн байсан. Тэгээ манахаас ч яг 2 жилийн өмнө анх 5 кВт-аас ихсэн. Өөрөө яг нөгөө бүх ачаалаа тооцоод өгнөд 10 кВт гарч иржсэн баг тухайн айл дээр 10 кВт хэрэглээ надад байгаа юм байна гэж бодонгуудаа за 10 кВт-ийн хувиргуур сонгоё. Инвестор 10 кВт сонгоч. А гэхдээ батарейгийн болон толийг 5 кВт сонгож байгаа байхгүй. Инхээр тэр хүн яасан гэхээр анхны зардлаа маш багаар гаргасан. Анхны зардлаа батарейг 10 кВт сонгосон юм шүү. Анхны зардлаа багаар гарангуудаа бүх системийг хийлгүүлж авчаад багаар өсгсөн байгаа байхгүй. Толио нэмж тавиал одоо тэднийг чинь ингээ 2 жилийн дараа гэх чинь 10 кВт-ийн толны үйлдвэрлэлтэй 10 кВт хувиргуур нь хэвээрээ тэгээ 20 кВт-ийн батарейтай. Тэгэнгүүт одоо яг төв шугамаас тог хэрэглэхгүйгээр ингээ шүнжэнгөө батарейнаас хэрэглэхэд 40% хүртэл л авах чаа батарейгаа. 60% ингээ хэрэглээ нь хангалттай хүрчиж байгаа. Өвлийн цагт шүү. Тийм гоё эрчим хүч нэмэлтээ хийж чадсан байна. Тэгээд илүү л 10 кВт-ийн эрчим хүчийг шууд төв шугам руу зарчиж байна. Ерөөсө батарей цэнэглээл үлсээ шууд зарж байгаа. Тэгээд одоо тэднийх гэрээ хийгээд эн чинь хэдэн сараас хойш гэрээ хийсэн юм бэ? 10 сард гэрээ сая өвлийн 10 сард 25 оны 10 сард гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийснээс хойш ингээд хэрэглээл одоо өвлжөнгөө хэрэглэж байгаа гэсэн үг шүү дээ. Өвлжөнгөө ингээд хэрэглээнийхээ зардлыг хасуулаад тэгээл байгаа эрчим хүчээ дахиж шинээр үйлдвэрлээл ингээд явангууд одоо эднийх тэр нэг 600 сая төгрөгийн бүр улсаас авлага үүссэн байна. Одоо хавар болж явах 600 сая төгрөгийн авлагатай байна гэдэг чинь дахиад одоо хаваржангаа, зунжангаа, намаржангаа гэхэр чинь бүр авлага нь амар өндөр өсөх байхгүй. Тэгээд эдний ингээд зардал болчихж байна. А тэгэнгүүт одоо Улаанбаатар төвөөх сүлжээн дээрээс сүлжээнд хамгийн анх одоо сая журмын шинжилтээр эрчим хүчээ үйлдвэрлээд төв шугам руу зарсан бол тэр мөнгөний өөрт нь тэр хүнд нь өгөө гэдэг журам батлагдчихсан байна. Өдөглөө шүү дээ. Сүмсээ нэг сайд маань нэрээ явуулсан шүү дээ, тийм ээ. Тий. Энэ журам маань ингээ батлагдчихсан байна. Тэнгүү тэр хүн одоо 3 сар тутамдаа нөгөө нэг 500 сая төгрөгийнхээ үйлдвэрлэлийн авлагыг өөртөө тооцоолоод аваад авах боломжтой болчихж байгаа юм. Тэр нэг өсөндөө эрчим хүчийг бүр тогны мөнгө төлөхөж тогны мөнгө авдаг болчихж байгаа юм. Сая энэ 3 сарын 20-нд журам шинжлэгдсэн байгаа. Энэ журмаас өмнө бол яадаг байсан гэхээр зөвхөн авлага тооцоолоод авлага нь ингээл Excel яваад байдаг гэсэн бохоо. Одоо манайд бас нэг жишээ нь 20 кВт-ийн тавиулсан нэг туслангийн айл гэдэг.
Цусландаа тавьчихсан. Өөрөөсөө бараг цусландаа очихгүй дээ. Зундаа нэг хаяад очдог. Өвөлдөө бараг очдог. Тэнгүүд тэднийг нэг эрчим хүч үйлдвэрлээд түгээгээд. Тэнгүүд тэдний авлага чинь бараг 5 сая 6 сая болчлоо гэж бид нар л хэлж байгаа юм. За манай авлага ингээм амар ихсэд нэ. 5 сая 6 сая болчлоо. Бид нар одоо энийг яах вэ? Ичсэн ингээд авч болохгүй. Баах ингээ мөнгөтэй ч юм мөнгөгүй ч юм ингээ баахын дэмжигчээд нь штэ. Байгаа л байна. Тэгээ өөртөө нөгөө цусландаа очиж нөгөө нэг халаал малаалтаа залгаж ингээ амар юм хэрэглэхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо энийг яах юм гэсэн чинь бид нар яг тэр яг дамжуус сүлжээтэй нь ярьчаад гэрэн дээрийн шинжилт оруулаад за энэ хүн ингээд энд ингээд эрчим хүч үйлдвэрлээд байгаа мөртлөө энийг хэрэгжилж чадахгүй нь энийг хэрэглүүлъя гэд хотод байгаа өөрөх нь орон сууцыг орон сууцны тогны мөнгийг хоёр хүүхдийн орон сууцны тогны мөнгийг бүртгэлтэй байгаа л болоо. Тэгмээд яг тэр хүний нөгөө нэг нэр дээр байдаг орон сууцнуудынх нь бүх тогны мөнгөний тэглүүлчихэж байгаа. Тэр хүн нэгэсэндээ зүгээр л эрчим хүч үйлдвэрлэгч хийвэлдрэл хийснээрээ өөрөх хэрэглээ ингээд огт бусад бүх хэрэглээгээд байна тийм үү. Тогны мөнгө болгож байгаа юм. Энэ чинь бүр амар том кейс байхгүй. Маш боломж гэсэн юм байна. Айгуу том боломж байхгүй тийм. Энийг бас бид нараас хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм. Тийм өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Айгуу том хөрөнгө оруулалт. Тэр хүн анхны гарсан зардлыг бол ерөөсөө 20 киловатт систем дээр сард бараг сая төгрөг болох байхгүй. Анхны гарсан зардлыг бол ерөөс маш урт хугацаанд өгч байгаа. 5 жилдээ л дуусгач. За зүйтэй. Би хоёр асуулт асуугаад одоо бас за тэгээ. Подкастаа жаргая да. За эхний асуулт болохоор ингээ. За энэ Монгол гэрийг дулаалахад байна шүү дээ тий. Ер нь дунджаар хэдэн төгрөг болдог вэ гэдэг багцаа тийм юу вэ? За яг болох магадaltaй гэдэг. Яг яг тэгж дулаал гэж бол юм байхгүй шүү дээ. Энэ бол нөгөө хүн хүний ингээд өөрийн туршлага дээрээс үндэслэн тэр хүний өөрийн судалгаа мэдлэг юу хэрэглэх гэдгээс хамаарч байна тийм үү. Яг баримжаагаар бол нэг 2 сая төгрөг 2 сая хагас дотор бол дулаалчих болов. Тий, саяас 2 сая төгрөгийн дотор бол дулаалчих болов гэж баримжаагаар чинь. Тэр хүнд яг юу байгаа, яаж хийх боломжтой байгаа гэдгээс бас их хамаарна тий. Янз янзын яг Монгол гэр зориулсан одоо юм Монголдо үйлдвэрлэж олон төрлийн дулаалгууд бас гарсан байгаа. Тэр хүн өөрөө яг судлаа. За би яг энийг хийя. Энэ үйл би дулаан амьдрья гэх юм бол боломж нь байгаа шүү гэдэг. Бас боломжийн сонсогч шүү дээ. 2 саяар за 3 саяар за дулаалыг бүр амар арай 3 саяар тийм л дээ дээрээ. 2 саяар дулааллаа гэвд 16 саяар одоо нарны систем авчлаа гэд бодлоо шүү дээ тийм. Тэгэхээр пар нэг 10 хэдүүлээ. За тэн манай дээр 16-д ороогүй тийм. Ороог байгаа. Манай дээр тэн бол нэг 900 мянга гэж байна. Сайн 100 гэж байна. Тийм тэннүүд байгаа. Өөрөөсөө нөгөө тоосхтой дулаана барьдаг тэннүүд тийм. Одоо ингээд сүүлийн үед яваалгаа. Сүүлийн үед явж байгаа тий. За. За тэгээд одоо ингээд мэдээж 16 дээр нэмээд 1 сая гэд бодчих. Тэгэл 2 сая, за 3 сая. За 19 сая болох нь шүү дээ. Тэгин. За 19 сая төгрөг хэрэг боллоо. Манай одоо гэр ороллын Монгол гэрт амьдарч байгаа хүнд маань. Тэгвэл одоо банкны ногоон зээл өгье гэдэг байгаа шүү дээ тий. Тэглэг авах. Би нэг ингэж ойлгосон шүү дээ. Банкны ногоон зээл бол за яг ингээд нэг жоохон бүдүүлгээр тайлбарлчих. Би чи эдийн засгийн болно хүн шүү. Тэгэхдээ яг зүгээр ард түмэнтэй айгу ойрхоноор тайлбарлая. Олон улсаас юм уу банкнууд бол ингээд эдийн засгийн нэг санхүү бүрдүүлт юм байна л да. Тэгэхээр ингээд нэг ногоон зээл өгнө гэдэг ингээд мөнгө авчт юм байна. За ингээд ногоон зээлийн лимит байна шүү дээ нэг тэдэн тэр бум гээл. За тэгээ манайхан бол энэ монголчууд бол жоохон ингээд бага аваад байгаа учраас банк бол өөх сонирхолтой байд юм байна гэж ойлгосон би. Одоо ногоон зээл аваач монголчуудаа гэдэг юм. Эрдэнчүүдээ гэдэг юм тий. Тэглэг авах. Банкнуудаас бол угаасаа яг энэ зээлийг бүр ингэ гаргая л гэдэг байхгүй. Бид нэг зээлээр гаргаад үгүй. Манай энэ нөгөө сэрэг тэрчим хүчний бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө нөгөө ногоон зээлийн ангилалд ордог. Одоо энэ бас энэ нөгөө байшингаа дулаалъя гэж айлууч гэсэн ногоон зээл олдно. Байшингийн дулаалгын материалууд тэгэл энэ бүх юм чинь нөгөө ногоон зээлээр гарах бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө хүмүүс бас мэддэггүй байгаад байдаг. Яг л өөрөөхөө ингээл мөнгө олоод тэрүүгээр ингээл яах юм бэ гэж бодоод байдаг байхгүй. Гэтэл энийг ч бас зээлээр аваад дараа нь ингээ хуваагаад төлчих боломжтой байдаг. Одоо ер нь манай компани хувьд гэх юм бол Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжил гээд ингээд бүхэл банктай хамтарч байна. Бүх банкны ногоон зээл гарах боломжтой. Дээр нь дахиад аппликейшнаар та шаардлагатай гэх юм бол Sendly гэдэг аппликейшн дээр бид нараас гэрээтэй байна. Ингээд та ер нь зээл авах хүсэлтэй л байгаа бол бидэртэй ингээ ирээд уулзах бид нар бүх талаас нь хэмжээд өгнө. Манай бүтээгдэхүүнүүдийг шууд нөгөө нэхэмжлэхүүдийг гаргаж өгөө. Тэр банкных нь аль хамгийн хүү багтай банктай бид нар холбож өгөөд тэгээ ингээ ажиллах бүрэн боломж байгаа шүү. Зээлэг бол өстой яаж гаргаж өгч болно. За тэгээд ингээ сайхан ногоон зээлээ авах боломж байгаа юм байна. Та тэгээд сайхан бас ногоон зээлээ судлуулж болох юм лээ. Би Хаан банкны хүн дээр очиж уулзсан байхгүй юу?
Тэгээ би ч нөгөө хийх гээд байгаа юм бол одоо айгүй сайн судлаад байгаа байхгүй. За баян булаг байгаа нэг аятайхан болгочихсан. Эний ч угаасаа амар урт хугацаанд хийхгүй шүү дээ би. Тийм шүү. За надад ингээд 4 жилийн боломж байгаа байхгүй. Тэгээд залуу хүний бас энэ 4 жилийн бизнес хийх боломжоо хугацаад одоо энэ төр дэжлэн гэдэг чинь бас бизнес хийж болдгүй юм билий. Тэглэг байх тийм. Тий. Ашиглаж хараад зурчилгээгээд. Тэгээ би ингээ хайрн бас нэг бодлоо хараа. Би бизнес хийгээд байвал бас амжилттай явах юм билүү? Хинч мэдэхгүй шүү. Тэглэг байх тийм. Тэгээ би ч бас ингээл бас эрсдэл гаргаад хийж байгаа миний энэ алхам. Тэгэхдээ би энийг эрсдэл биш. Би энд бол одоо ингээд нөгөө нэг нэгэнт одоо ингээд сайхан ард түмэн намайг сонгоо гаргаад ирсэн чи би бол тултал юм хий гэж бодоод. Тэгээд танай компанитайгаа ингээд сайхан хамтарч ажиллая гэдэг анхны одоо ингээд яриа мариагаа хийж гисэн. Тэгээ Баян булаг баг маань одоо ингээд бас азтай юм. Ийм гоё компанитай ингээд хамтрах гад сууж идэг. Тэгээд банк бол бас ингэж хэлсэн. Ерөөсөө одоо ингээд судлаад өгөө эрэгтэй ингээд явуулаач тий. Тэгээд тухайн үед нь нөхцөл байдалд нь судлаад өгөө бид нар бол зээл өгөх юм хүсэл эрмэлзэл зөндөө байгаа шүү. Тэглэг байх тий. Гэдгээ бол илэрхийлж байгаа юм билий. Тэгэхээр одоо хийгээд өгөх хүн байгаа юм байна. Зээл өгөх хүн байгаа юм байна. Иргэд бид нар өөрсдөө сайхан мэдээлэлтэй болоод тэгээд энэ эдийн засгийн тооцоог айгуу сайн ойлгох хэрэгтэй мэлээ тий. Тэглэг байх тий. Ерөөсөө бид нар одоо зар сурчлагаа, маркетинг, ухуулгах сурчлагаа хийх ёстой мэлээ шүү дээ. Нүүрсний төлөө одоо нүүрсний төлөөний үн чи айгуу өндөр болчихлоо шүү дээ. Тэгээд нэгэн тийм өндөр төлөө нүүрс төлж байгаа юм чинь ер нь дүндээд юм билээ. Ер нь бол тий. Та одоо нүүрс төлөөд ингэж гаргаж байгаа зардал чинь яг цахилгаан халуур тавьж байгаа зардалтай чинь ер нь өхөндөө. Яг цахилгаан халуурах жоохон өндөр байна. Гэхдээ л та нүүрс төлж байна. Гал түлэхгүй. Шороо тоостой хутгалдахгүй тийм үү. Тэгэл тэр чинь нэг портер гууж аваач авцруулна, асгуулна, хашаанд ингээд савлна, маавлна чинь бөө ажиж шүү дээ. Яг уу хүнд ингээ хэрэгтэй гэж бодож болно л да яг ингээд ажил хийж ийн гэж бодож болно. Гэхдээ хөдөлмөр гэж бодож болно. Өөр юм хөдөлмөрөө зарцуулаад. Тэр чинь тэглгүй байх тий. Тэрнээс илүү та ажил хийх боломж нь илүү орлого олох боломж шүү дээ. Тэр цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй шүү дээ тийм үү. Үр хөвгтэй ч гэсэн илүү юм сурах хугацаа байна шүү дээ тийм үү чинь тий. Тийм шүү дээ. Бид нар ч одоо цаг гэдэг чинь ерөөсөө алт болчиход байна шүү дээ тий. Одоо ер нь залуу хүн бол бид нар одоо ингээл хийж бүтээгээл өстой манлцуулж явах үеэл одоо тий. Одоогийн нийгэм ч ерөөсө цаг хугацааг алж болохгүй болчиход байна шүү дээ. Бүх юм дээр уралдаж явж хурц гэдэг юм аюултай болчихлоо тий. Дэлхийн нийт. Одоо энэ хараа одоо нарны систем ямар амар хурцтай хөгжиж байна тий. Яг зөв. Технологи ингээл бүх улсын хөгжил хүртэл амар хурцтай. Бид нар одоо тэгээд Герман чи амар эсэргийгдэг эрчим хүч гээл үрстэй явж гисэн тий. Хятад бол өөр яриач яг. Бид нар бол яагаад ингэж амьдрах хэвтэй. Бид нар ч дагаал ингээл хөгжөж адилхан л явах. Манай иргэд бас гоё ингээд гяс бас тий сэргэлэн баймаар байгаа байхгүй. Өө эн чи ийм боломжууд гарч иж байгаа маань юм чи ингээ хөгжиж байгаа маань бүгдээрээ нүүрсээ одоо боли ерөөсөө тий сэргэлэн гэрч юм чинь нэг 10 хэдэн сая 20 хэдэн сая юм байна. Энэ бас боломжийн штэ 20 хэдэн сая. Тэгээд ямар өнөөдөр ганцхан удаа төлөх гэж байгаа дээлэр төлөх юм байна гэл ингээл. Яг ингээ хүний хувьд ингээ бодоод үзэх юм бол ийм баггүй. Хүн яг ингээ амар сонирм баггүй. Хэрэгтэй юм ингээ бодож чаддаг баггүй. Одоо ингээл машиныг бол бид янз янзаараа сольж штэ. Тийм шүү дээ. Оноор нь сайжруулаад нь шүү дээ. За машин бол яг хүний хэрэглээ юм байна. Дахиад бодингууд бид нар ингээл гар утсыг оноор сольж шүү дээ. Тийм шүү. 5 сая 6 сая одоо сүүлийн үеч ямар үнэтэй болчихлоо тий. Бид нар өсөд гарсан даруйд нь ингээл авж шүү дээ. Зээл тавиал үр тавиал авдаг шүү дээ. Гэтэл та энийг нэг хэн жил бариад дараа жил нь хуучих хөрөнгө байхгүй. Тийм шүү дээ. Нэг машиныг та нэг хүн бол нэг машиныг 3-5 жил ундаг шүү дээ. Тэгэл хуучих хөрөнгө байхгүй. Гэтэл та өөрийнхөө амьдралд 15-20 жилийн хөрөнгө оруулалтаа хийх гэж байна. Анхны хөрөнгө оруулалтаа маш сайн төлөвлөж бодож аваад гаргачих юм бол танд урт хугацаанд энэ өгөөжтэй юм байна. Эргээ та бүр тэндээсээ өөрийнхөө төлбөрийг олдог юм байна гэдгийг хүн ухаарж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэрийг л бид ингээд хүмүүст хүргэх гээл ингээд яриад хэлээл зөндөөл янз янзаар үзэж байна. Тэгэхээр одоо бол харин ч хүмүүс их ойлгодог болчиход байна. Имийг айгүй учрал гişүү маань бас явуулсан айгүй үрчлээ шүү дээ тий. Одоо ингээд улс төрийнхнийг бас их хардсан байна л да тий. Төрөөс дэмжлэг байна гэж манайхан ч бас их үзлээ шүү дээ. Үлээлттэй байдаг шүү дээ тий. Тэрийг нь ингээд айгүй дэмжиж шүү дээ тий. Угаасаа одоо манай эрчим хүчний салбар гэдэг юм маань өөрөө бас яг үнэндээ үнэхээр уналтанд орчод байна. Тэгэхээр энд нь дэмжлэг болох юм бол одоо яг юм сэрэг эрчим хүчин байна гэдгийг одоо манай эрдэмтэн судлаачд одоо хүмүүс ингээд хүмүүст хэлж байгаа энийг ингээд ойлгуулж байна. За дахиад бүр бодоод үзье бол одоо эдийн засгийн нөхцөл байдал бас хүндрэх гээд байна. 2-3 дайн дэлхийд яриад игдчихлээ. За энэс ч болоод ингээд энэ үйл бол бид нар бас маш их
том шалгуур сорилттой тулгарх болов. Тэгж тэ намраас ахуулаад тий. Тий, намраас эхлээд ийм болох гээд шүү хүмүүсээ. Наан нас одоо бид нар юмны үн өсчихөл юм бол хятадд юмны үн өсчихөл юм бол Монголын ёон өсвөл бол тэгэл бид нар эвгүүтэх байхгүй юу? Бүх юм үнд орно шүү. Тэгээд дагаад бид нар за яг бензин Оросоос юм байна гэж бодоод Орос бол бас тийм найдвартай түнш бас биш байгаа даа шүү. Бид нар ч бас олон удаа таслаа штэ бензинээр тий. Өмнө жил бол бид нар бас их очрлаа штэ. Тэрэн шиг ингээд бас олон нөхцөл байдлыг бид нар бас харж үзэх хэрэгтэй байна. Ингээд тог тасраал эвгүүтэх юм бол та өнөөдөр хоолоо хийж чадахгүй бас болох гээд штэ гэдгийг бас бодж үзэх хэрэгтэй бах тий. Бас тал талаас. Аюулгүй байдлаа анх хэрэгтэй шүү гэдэг байгаа юм шүү. Тий. За нэвтрүүлэг гэж хэлж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Подкаст маань одоо үнэхээр сайхан ярилцдаг болоо. Өргөн хүлээж авч ярилцсанд маш их баярлалаа. Танай компанид амжилт хүсье. Залуучуудаа амжилт хүсье. Тэгээ бидний ирээдүйд бүгдээрээ ингээд залуучууд аягүй гоо сайхан эвлэлтэн нэгдээд бас энэ Эрдэнэт хоттой өнгөтэй үедээ юм болгоныг сайхан ингээд нэвтрүүлье гэж уриалаад за тэглэх подкастаа жаргая. За баярлаа. Үзсэн болгонд хүмүүстээ бүгдэнд нь баярлаа. Ивент итгэгч байгууллага Идэр баялаг хариуцлага төвцөөд компани Lemon Bakery Аеко Цэврос таны тавилга Lemon Bakery гэдэг За манай Эрдэнэтэд хийдэг. Тий. Эрдэнэтэд хийдэг. Яг манай Эрдэнэтийн залуу. Манай Lemon Bakery чи яг манай замын эсрэг талд байдаг байхгүй юу? Манай офис яг замын эсрэг талд байдаг байхгүй юу? Баян харж идэг төвшөөд тэглэг байхаа. Тий. Идэр баялаг гээд махан бүтээгдэхүүний компани байна. 20 жилийн хүүхдтэй мундаг компани байгаа. Оо ямар гоё юм бэ. Бас сайхан удирдлагын залуу хүн байдیں۔ За тэгээд Аекос гэдэг тус байна. Бас Эрдэнэтийн тэглэг байхаа тий. Танах бас Эрдэнэтийн. Би бас Эрдэнэтийн гэж. Эрдэнэт хот маань 50 жилийн болж байна. Бас урт хугацаа шүү. Тэгээд 50 жилийн үед ингээд эргээд бид нар харахад залуучууд бас юм хийгээл хичээгээл юм тийм ээ. Тэглэг байхаа. Одоо ингээд тэрийг сайхан дэмжээрээ. Тий. Хоттоо ингээд бас энэ чинь маш том хөрөнгө оруулалт юм аа л гэж бас хараад байгаа юм. Бид чинь ингээд бас нэг ингээд амьдарч байгаа газраа орчиндоо ард иргэдтэй хүмүүстэй өөрсдийнхөө чадах чадамж одоо мэдрэмж юу гэдэг тэрийг бас өргөж авах нь бас их чухал байдаг шүү. Тэгээд ийм подкаст хийгээд бас залуучуудаа ингээд нэгэндээ таниулаа тийм ээ. Чин бас бид нар өөрсдөө нэг мэдэхгүй шүү дээ. Яг үндэ өөрөөсөө ажиллаад харж байгаа учраас тэгээд ингээд бусдад ингээд түгээж таниулж байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Тий. Эрдэнэт хотын түүх 50 жилийн өмнө тохиолдуулсан Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэх залуусаа дэмжих контент маркетингийн ажлууд хийхээр төлөвлөд байна. Үүнд подкаст, real marketing content, donation marketing content гэх ажлууд багтана. Энэхүү танд санал болгож буй 3 контентыг та 600,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр дэмжлэг үзүүлж ирээдүйн болсон хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хийж бидний санаачилсан. Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасагт эрчим дэмжлэгээний хэсэгт таньдуулах 20 сая төгрөгийн аянд нэгдэх юм. Ингэснээр та Эрдэнэт 50 жил миний онцлог 50 залуу подкаст нэвтрүүлэгт оролцох мөн танд 200,000 төгрөгийн гарын бэлэг үлдэх болно. Эрдэнэт хотын ирээдүйн болсон хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь бодит хөрөнгө оруулалт хийх, таны бизнес real marketing контенттой болох, donation marketing контенттой болох, Эрдэнэтийн залуус 50 ивент арга хэмжээнд урилгаар оролцох боломжийг эрхэм Эрдэнэт хотын иргэн бизнес эрхлэгч танд санал болгож байгаадаа баяртай байна.